За хай зүрхнүүд мэдээж өнөөдөр та бүхэндээ 2026 оны хаврын гаргалтын маш хөөрхөн сонирхолтой анимыг ярьж өгөх гээд бэлдсэн байна. Тэгээ шинэ гаргалтууд угаасаа 7 хоногт нэг анги гардаг учраас хүлээж үзэх ер нь жоохон хэцүү байдэн шүү дээ. Үнэхээр гоё аниме болвол тэгээд нэг мөсөн та нартаа 12 ангиар нь үзэж дуусаад тавчлаад ярьж өгье гэж бодсон юм аа. За тэгээд хамтдаа мэдээж гайд руу орцгоё. Тийм манай нөгөө хамтардаг Kero Store дэлгүүр маань урамшрал нь дуусаагүй байгаа. Тэгээд нэг аниме подвалк худалдаа авалт бүрт аниме 5 пин бэлгэнд өгч байгаа шүү. Тэгээд урамшрал нь бас удахгүй дуусчиж магадгүй учраас бүгдээрээ амжаад аваарай. Луу тооллын 1342 он. Их газрын зүүн бүс зэрлэгүүдийн нутаг. Ийлдрийн 7 жил үргэлжилсэн 17 дахь дорндыг эдлэх аяндайн зэрлэгүүдийн нутагт иржээ. Гэхдээ энэ удаад тэд ялагдаж байгаа нь бол тодорхой. Эцэст нь зэрлэгүүдийн толгойлогч болох Фьор Ахмад Серафинаг халз тулаанд дуудаж тэд харилцан ялалт байгуулах гэж хичээсэн ч илт давуу байдлаар Серафина ялагдал хүлээж түүний болор дуулга цуурсан цагаас эхлэн гол үйл явдлууд эхэлнэ. Сера ухаан алдаад сэрэхэд нэг тийм хонгил дотор гинжлэгт ч гэсэн хамаг дуулга хувцсыг нь тайлчиж одоо намайг яах бол алах болов уу, шарж идэх болов уу, эсвэл үхтэл минь хар ажил хийлгэх болов уу гэх мэт янз янзын аимшигтэй зүйлс бодсоор л байна. Удалгүй Виорын үйлчлэгч Цэци гээд нэг жижигхэн хөөхөн охин ороод ирдیں۔ Тэгснээл миний ажил бол чамайг овгийн тэргуунд хөөхөн харагдуулах гэснээ хамаг хувцас сунарыг нь тайлж арчиж цэвэрлээд янзын сайхан хувцас өмсгөөд цэмцсэн амтан болгочлоо. Серач гайхаад эднэр намайг яг ингэж цэвэрлэж гой хувцас өмсүүлчихэд яг яах гээд байна гэдэл муу санаалаастай. Удалгүй гаднаас аянгийн нүргэн гэж нэрлэгддэг дэндүү сүр хүчтэй Фьор далж байгаа ал ороод ирлээ шүү. За сайн уу хөөхөн гүнж Сера минь ээ. Хоёулаа дайны талбар дээр тулдаад танилцах завгүй байсан болохоор танилцъя хөө. Үерхья хөө. Сууя хөө. Би бол овгийн их тэргүүн нэг нүдэд урдайны ууган хүү аянгийн нүргэн Фьор гэж авсан. Серач энэ хэдийг бараг л хүн иддэг аимшигтай зэрлэг хүмүүс гэж боддог учраас за би бол өгсөн ч та нараас өршөөл ирэхгүй намайг шарж идсэн ч болно чанаж идсэн ч болно гэхэд нөгөө хоёр бүр гайхаад Виорч худлаа маннаараа тоглоод би ч доо чамайг өөрийн хүн сүйд бүсгүйгээл болох гэж авчирсан штэ. Тэглэж бид нар хүн иддэггүй манай удмынх нь тэр аяараа танаа удмын л эмэгтэйтэй гэрэлдэг уламжлалтай энтергээд дураараа ярьж өгч юм. Ер нь бол Сера маань нэлээд иршүүд зан чанартай, тиймдээч тэдний улсын залуус түүнтэй яриа өдөх байтугай би энд нь ч хурч зүрхэлдэггүй байсан байхгүй юу? Гэр бүлээс нь ах нь үрдэл эмгтэй юм байж дайн дажинд явлаа. Тоох залуу чалгах чамд арчаагүй нэтрэ гэл улсынх нь бусад гүнжнэр хүнтэй гэрлэж түүний талаар муухайгаар жигжүг, хов жив яриад л их л хэцүү байсан юм шиг үлээ. Ийхүү хуучин бараан дурсамжаа зүйлээ сэрсэ чинь хажууд нь Виор шалдан унтжээдیں۔ Ёо бүр айж балмагдаад чи ахаараа надтай энд хамт байж идэв гэснээ яг одоо намайг алчих. Намайг алаад өг. Ингэж зовж байхаар би үхмээр байна, гуйж ийн. Дайсныхаа хүүхдийг төрүүлж олшруулж чиний ихнэр болж ийснээс үхсэн минь дээр гэл Виорыг үхч хэлүүлдэггүй. Цэци орж ирэл та жоохон ер нь өвчтэй юу те? Альва юмны асуудлыг ч олж мэдээгүй ижиж учир утгагүй галзуу авгаа шиг орилоод тахын яах вэ? Дайны үеэр танд өгсөн нойрны эмний үйлчлэл нь бүрэн гараагүй. Тэгээд та ухаан алдаад унтсан штэ гэж авчин. Хамаг юмыг буруугаар ойлгосон Серач бантаад сэлэм өг үхмээр байна гэл үхэхээрээ айлгаад явж өгч байна. За тэгээд сэрээд хоолндоо мааш гэсэн чинь Серагийн нутагт үзэгдэж харагдаагүй маш их мах бай шүү. Хэдий өсөж байгаа ч идэхгүй гэл гүрээсээр агаад үнэхээр тисгүй гэдсэн дугаараа дамссан чинь үгүй тэр амт гэж ванли. Гол нь энэ юуны мах гэж лууны мах байдаг. 2 өдөр олзлогдоод гадаа гарч агаарч амьсгалаагүй хүн чинь гарсан бишээ. Бурхан буддаа минь амьдралдаа анх удаа ийм үзэсгэлэнтэй байгаль харж биширч баясаж явсаар нэг сайхан хүрхрээний дэргэд ирсэн чинь Виор хувцаа тайл усанд оръё гэж балаараад Сера бол шууд дөрмийн дагуу ичилгүй яах вэ? Яахаараа би чам шиг зэрлэгтэй хамт усанд ордیں۔ Цэциг үлдээ гэдэл. Цэцэтэйгээ усанд орж идэл хаа сайгүй аимшигтай мангасууд зүгээр л зугаалж байгаа айтаа яваад нөгөөх мань айгаал шоконд орцсон нэг хадны ард очиод нуугтаал байж идэл ёстой царайлаг дамшиг гараад ирдیں۔ Пүү эдний нутагт чинь ийм хөөрхөн залуу байдсан байх та ухааны юм дотроо бодцсон те.
Нөгөөх нь чих ийдгийн бүр өөрийнхөө хүрмээ хүртэл өмсүүлээд Сера дотроо бодно штт. Яа, VR шиг тэнэг мулгун амтан бол биш байна. Ёстой гоё залуу байна да гэтэргэл бүр тэрврүүлээд авлаа. Тэгсээ чин сахлах уссан VR л байсан байж таарад дахиад л банталт. VR маань уг нь яалтчгүй дайггүй юм шиг байгааз. За тэгээд Сера бол байнга л тулдаж дайн хийж авдаг болохоор хөөрхий чаваас уйдж байгаа ах гэж бодоод VR бусад овгийнхонтойгоо танилцуулж ийн. Сера чиана энэ одоо надад дургу олсон байх та бүгд л надад өвшиг санаж зэвүү дургу нь хүрч байгаа даа гэж бодсон ч юун тэгж бодох. Харин ч эмэгтэй хүн байж манай аянгийн нүргэнтэй хаалц үзэж сүр хүчээ гайхуулсан тулаан бүр үнэхээр бэст байсан. Та ядчихад яасан ч хөөрхий ингэж бодож ирснээс нь тис өөр зүйл болдгийн. Тэнтхийн иргэд яг үнэндээ зэрлэгүүд биш юм шиг санагдаад яг л энгийн хүмүүстэй адилхан л аж түрэн амьдарч байгаа зүйлсийг хараад Сера жаахан зөөлрөөдж байх шигэ. За мэдээж энэ тэрүүгээр сэлгүүцэж байгаад нэг айлаар зочлон сайн унгаа ярилцж байна. Энд байх хоёр эмэгтэй нөхрүүд нь дайнд явж байгаад харамсалтайгаар амнасаа алдсан байж Сера сонссон даруйдаа магадгүй бие ч алсан байх боломжтой гэдэл уучлалт гуйсан ч тэр хоёр шал өөр бодолтой байдаг. Зүгээр дээ яах вэ? Хүүхэд минь аавынхаа царайг мэдгүй харахгүй өсөж байгаа ч гэсэн ядчил эцсийн мөчт нь хамт байж чадсан эндхийн бүхий л ирчүүд амьдралынхаа төлөө луу мангас агнаж амь насаа дэмчин тамин тулдаг. Тэртээ тэргүй хизээ нэгэн цагт угаасаа л хүхээс хойш хин нэгэнд хар буруу өш хонзон санаад яах вүлээ гэхийг сонсоод Серагийн улсаас эднийхэн бүр тис өөр үзэл бодолтойг мэдэж авдаг. Яг бараг хүн өөхөх нь хэвийн зүйл юм шиг хүлээж аваад байгаа аахгүй юу? Гинэт гаднаас гал гаргахаар үнрээс нь болж дайрдаг луу бүр тосгонлуу дайрж ийн. Тэгээ манай эдийн байгаа байшинг бүхэлд нь эвдээд цэцээ бүгдийг нь зүхтий гэсэн чи Сера энэ эдийг хамгаалаад зүхтаалгаж өөрөө ганцаараа луутай үзэж тарахаар болж байна. Галын ачаар нүдийг нь цохлоод ална л гэж байна. Цэцээ энэ боломжийг ашиглан гяс VR дээр ирээд Сераг аюулд орсныг хэлсэж бүр гэрхлийн урдаар сүд бүсгүүрүүгээ яаран сандар явна. Сера энэ үед угаасаа лууг дийлэхгүй ялагдана гэдэгтэйгээ эвлэрсэн байж итэл VR ирээл аварж байгаа юм чинь яах юм? Чулуу шиг бат бөх зүрхтэй Серагийн сэтгэл хөдлөл анх удаа гарч асгартлаа уйлж байна. Энэ хоёр мань овоо хөөрхөн болоод байна уу яагаад байна те? Оройн уйлсандаа дээр нь анх удаа амьдралдаа эрэгтэй хүнээр хамгаалуулсандаа ичсэн ч нэрээ чүрэн VR дажгүй ч юм уу гэж бодоод тэрийгэ гинэт цогцсондоо димэрж яана гэл эргэд харсаж бүр баахан жижигэн нисдэг юмнууд тэрүүгээр чинь нэг юм яриад өөрийгөө бараг тасарчиж гэж ойлгосон чинь нөө. Цаанаас эльф, одоо хүмүүс, далавчтай жижигхэн дагин хүмүүс, хөдөлдөг ургамал гэх мэт энэ ертөнцид амьдралдаа харж байгаагүй өвлгөр домог дээр л гардаг хачирхалтай зүйлсийг хараад шокийн байдалтай бүр болоогүй. Энэ эрхмийн давтсан сэлэм хосгүй үнэт эрдэнэ байдаг тул аянгийн нүргэний ихнэр болж баяр хүргье гэд янзын сайхан сэлэм өгж гин. Эднэр бүгдээрээ тусдаа овогч гисэн хөшүүд гэж явдаг. Ерөнхийдөө овгийн холбоогоо батгаж их хөвтэй найртай амьдрт юм байна лээ. Ингээд энэ өдөр Серамэн тасартлаа уугаад өглөө нь гадаанаас цэцээ олж байгаа юм. VR мэн уусан шинжгүй сахлаа авцсан сахалгүй дүр төрхөнд нь ядчихад Сера айгүй дуртай ахгүй юу. Тэгэд нөгөө луу Сера луу дайрсан тулалдсан талаар тосгоных нь нэг эмэгтэй сонсоод заавал уулзмаар байна гэд дагуулаа л явлаа. Очсон чи хөөхөн жирэмсэн эмэгтэй байна. Манай Сераг ч угаасаа л таньдаг юм шиг л та өстө мундаг юм аа. Яг л нөгөө хуучны эрлэхийг зоригтой мундаг эмэгтэй хിവэрэ байна шүү гэл гол нь Сера танихгүй хинбэ гэж авсан. Гэтэл 4 жилийн өмнө Дорндын айрмын цэргэн байсан Найра гэх бүсгүй байсан байдаг. Тухайн үед тулаанд оролцоод үхсэн гэж бодсон ч өөрийг нь ялсан залуутай гэрлээд дасаад хайртай дуртай болоод одоо 2 дахь хүүхдээ тээж байгаа гинэ. Нэрээ VR дүнгижил 18-тай харин Сера 26 настай юм байна лээ. За яад юм тэгэл дабл level л штэ те. VR-ын хувьд хүнч бай, лууч бай, ер нь л дайсантайгаа тулдахдаа ямар ч өршөөлгүй зүйл дуусгадаг ч гэсэн Сера дээр бүр ганц ч шарахч болтгой үлдээгээгүй хүртэл нөгөөд нь сонсоод их л гайхна. Анхнаасаа Сера энэ улсын талаар ямар ч мэдээлэлгүй зөвхөн зэрлэгүүд л гэсэн ойлголттой байсан бол одоо түүний тэднийг харах өнцөг өмнөхөөсөө тис өөр болжээ. Хүмүүс нь нэг нэгэндээ хатаархаж өш хонзон сандгүй үнэхээр сэтгэл сайтаагаас гадна гэр бүлээ нэгт тавьж хайр халамжийг тулдал мэдрүүлдэг, байглаа хайрлаж хамгаалдаг гэх мэт олон энгийн зүйлсийг тэднээс суралцахыг мөн өөрийн нутагтаа иргэдтэй ч гэсэн
түүнийг мэдрүүлэхийг маш их хүсэж байгаа учраас одоохондоо нөгөө гэрлэх саналын хариуг өгөх хэсэг нь бол эргэлзээтэй. Гэхдээ VR угаасаа Серад таалагдаад эхэлсэн байгаа за. Дүрс шилжихэд нөгөө таалд алдарт Серафина дайнд оролцож байгаад ор сурггүй алга болсон тул Маршиас цэргийн санваардан бусад цэргүүттэйгээ түүнийг зэрлэгүүдийн нутгаар хайж байгаа юм байна. Гэтэл санаа зовоод байгаа Сера энд бэлгэнд ирсэн сэлэмнийхээ эрийг шалгангаа хагас сарын түлээний мод энтер завчаад бүр өөдөж хүнгээ алдаж байдیں۔ Энийг нь мэдрэмжтэй VR зөнгөөрөө мэдэрсэн тосгоныхоо нилээн дажгүй дайчдыг цуглуулад аваад ирсэн уйдад байгаа юм чинь сайхан тулалт л гэж байна. Гуян алхтаал энэ удаан хугацааны дараа тоглоомор ч ихсэн тулалдана гэж бодохоор бүр бүжгэлмээр санагдаад хуйг дуулгаан өмсөөл эхэллээ дээ. Гэхдээ дайчид маань ерөөсөн манай Сераг бол үнэхээр барахгүй ядаг чигчи урууных нь чилэг гарахгүй гэдэг шиг л хамгийн сүүлд VR-тай үзэлцээд эн тэнцвэ. Өөнөрөө эдний тосгонд дээрээс хойш луу нилээ хиддээ удаа дайрдгүй байсан луунууд бүр дайраад байгаа. Тэр талаар энэ хэд маань сонсоод эхний ээлжинд дайрж байгааг нь гялт зохицуулна. Эдний нутгийнхаа ямар нэгэн хар ид шид ашигладаг учраас нутагт нь өөр ид шид ховс ашиглаж чаддаг хүн ирээд дайруулад байх магадлал тун өндөр юм бэ нэлээ. Хэргийн эзэн хингэргийн тохиор бол Маршиас шүү дээ. За тэгээд ойгоор хайж авч байгаад эцэст нь олсон ч Маршиас бүр нэг л эвгүй болцсон. Одоо наад зэрлгүүдийг чинь бүгдийг нь алаад хятад үгүй гэдэл дахиад л газар моддын хүчийг авч шид ашиглан шившлгүүдээ уншсаар ингэснээр ойд байх Йодоми буюу чөтгөрийг сэрээч гэж байгаа юм л та. Чөтгөр сэрсэн даруйда өөрт ойрхон байх Маршиас болон түүний цэргүүдийг итгээд чичрээд дайрч идэг шүү. Хоёр цэрэгч одоо өнгөрсөн хорвоо газар дээрээ чад Сера харсаар хагаад Маршиасыг ч гэсэн бас өхүүлж чадахгүй болохоор Фиороос гуйж бусадтайгаа гар нийлэн Йодомиг зүйл дуусгаснаар цэргийн санваартанг бол аварч чаднаа. Гэхдээ нэг сэрхэд Сера анх энд ирэхдээ ямар байдалтай байсан, яг л тийм байдалтай Маршиасын хамаг хувцсыг нь тайлцсан гавлаад хүлээтэй сэрэх мэдрэмж бас л эвгүүлтэй те. Гаднаас нөгөөд орж ирэнгүүтэл галзуу өмшиг ойрлж чарлж санваарт нь надад хүрээд үзээрээ Сера та өстэй речтэй өстэй шудраг ёсны төлөө улсаа хамгаална гэчээд энд ингээд ингэрээ гаргасан ил хувц өмсөд юунд хорлогдсон эсвэл наад хэд чинь таныг арай хүний 8-анд явуулах гэж байгаа юм швэстэй гэд балаа юм яриад хэлдэг. Сүүлд ээж таныг тэгтлээ хайрладаг байсан Пистарешиаг ботсонгүй юу гэж авж гин. Серач Пистарешиа гих гайхалтай тулгаанчаас өөрийнхөө өнөдрийг олж хардаг байсан ба түн шиг ирч хүчтэй зөрөгтэй байхын тулд маш их хичээдэг байсан. Даанч хүндэлдэг байсан хүн нь 20 жилийн өмнө ор сурггүй алга болсон байж. Гисэн чинь яар инээд нь хүрээд наад яриад байгаа хүн чинь миний ээжтэй гэж авдیں۔ Нөгөөд нь за арайч үгүй ахаа ингэж үлээнд гэж бас юу ахаа ухааны юм ботцсон байж л агуу Пистарешиа гигэн дүрээрээ ороод ирдэг шүү. Бүгд мэл гайхаж цэл хөхрөгөө хөөрхий. Решэ авч бол хуучин Серагийн нутаг болох Ээлдрэн хаан тулсын 1-р гүнж байсан түүхтэй. Манай Сераг ч айгүй танимхаараад л яасан том болцсон мөө мэндэрчээстэй гал хүүтэй минь хурдан гэрлээд миний бэр бол гэдэл галзуу өвч байлээ. За тэгээд манайхан ч олон жилийн дараа барагтаа агнаад байдгүй мууч төгрийг үгүй хийсэн учраас том галын надам хийж гинэ. Энэ үеэр Решэ агч Серата ярилцаж эдний овгийнхан эрт дээр үеэс л Ээлдрэний эмэгтэй хүлэг баатруудтай суудаг байсан. Мөн хүзүүнд нь зүүсэн зөвлөлт нь утга учиртай бөгөөд нэг ёсондоо сүй тавих бүгч гэж ойлгож болох талаар ч гэсэн хэлнэ. Эцэст нь Сераг өдийг хүртэл дандаа ганцаараа байж зөвхөн ард иргэдээ аз жаргалтай амьдруулах талаар л боддог. Гэвч өөрийнхөө аз жаргалыг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хаана гэснээр ч анзаарахгүй амьдралаас аз жаргалыг одооноос мэдэрч хэрэгтэй талаар нэг тийм айгүй гоё зүгээр ойлгуулцдаг. Гиснээс Маршиас болж утгүй олон шид ашиглаж чөтгөрт бараг алуулангаа алдсан штэ тий. Түүнээс болоод өөрийнхөө өмнөх ихэнх дурсамжуудаа бүр жинхэнэ нэрэж санахгүй мартсан байдаг. Угаасаа бараг амьд гарсан насны кола юм бинлээ. Тим нөхцөл байдалд орсон бол амьд үлдсэн хүн байдгүй гэсэн. Нөгөө чөтгөрийг зүйл дуусгасан газар нь хүртэл хамаг өвс ногоон үржил шимгүү олж хатаад гандаад цөлжилт үүссэн болохоор манай эд бүх овгороо нэгдэн дахин сэргээх зан үйл хийнэ. Энэ бүхнийг нүдэрээ харсан Сера шууд л уйлж орхино. Учир нь өөрсдийнхөө амьдарч байгаа газар нутгаа ингэж их хайрлаж нандиндаг гэдгийг огт мэдээгүй л гэсэн үг. Угаасаа зэрлгүүд тэгээд хүн иддэг гэж боддог байсан шүү дээ. Тэгсэж шаал өөр хүмүүсээс маахгүй юу?
Нэг өдөр Реши агчтэйгээ буюу ирээдүйн хадам ээжтэйгээ Сера маань сайхан биеийн чилээгээ гаргаад бэлтгэл хийж гинэ. Тэгэд зүйлтэй яаж тайлдаг талаараа асуучаад буцаага зүүх гэсэн чинь мочиг хатуу болчоод огт зүүж болдгүй. Тэгсэн чинь зүүхийн тулд тусгай арга байдаг бөгөөд зүйлтийг нь анх зөөж өгсөн хүндээ харагдахгүйгээр ус цацаж норгоод араас нь шалдан нууцаар гитэж маш дур булаамаар химбэ гэж хэлжээж зүүж болдог гэдэм байх. Серач би одоо юуны төлөө те дайчин билээ Виорыг бол аргалж хтайгаа гэж хэлсэн ч ерөөсө чаддгүй. Яаж ийж байгаад л Виор анзаарчаад байдаг. Гэхдээ ямар юмар ийм шишлэг байх вэ? Реша ихчил энэ хоёрыг хөндөй байгаад ахарна албаар дотносуулахын тулд худлаа ярьсан болж таардаг. Тэгэд Виор маань Серагийн өмнө албан ёсоор үнэнч байхаа тангараглан зүлтийг нь зүүж өгнө. Гэтэл Сера одоо хүртэл зөвшөөрөөгүй л байгаа. Уг нь ч манай хүн бол эндээ нилээн тасаад хөөхөн байгаач гинт баруун эсвэл зүүн мөрний чөтгөр шиг маршиас нь тастай, рачтай, даанчтай агуу удирдагч дайчин байсан хатал одоо ингээд хөдөөний охин болчих гэж гих мэт үг хаяад байгаа болохоор их л хэцүү. Харин Ийлдрэн хаан тулсад Серагийн ах нь дүүгээ үгсэн талаар сонсоод гаш удахчгүй хідэн цэрэг өгсөн. Сера чи үгсэн ч ард иргэд чинь үлсэж үгсээр байна ухааны юм бодоод байж идэг үнэн даварсан байгаа зү. Өөрөө дайнд ч явахгүй юм байж илүү өглөөл ажиадаг иймэрхүү гарууд юу н байдаг те. Виор харин Сераг нэг тийм унжисан урвайсан ункаагүй байгаад харна сайхан аялалд авч явахаар олж бүр луу унаад тэнгэрээ дүүлчт юм да. Даан жин хидмээ нэлэн аюултай том галтлуугийн нүдэнд өртөөд нөгөөх нь бүр галаар үлээгээд алхна. Виорч Серагаа өөрийгөө түлэн байж хамгаалаад одоо нарын тосгонд ирвэ. Тэр хөгжил цэцэглэлтэй бол ярих юмгүй. Манай эдийг нэг хөөхөн одоо тасаж аваад л хөтөж хийж авч агаад бөөндөө хүхэр даршаа орхолсон чинь нөгөө жижиг одоо чинь хувцаа тайлтал эмхтэй жоох хүүхэд байдیں гэсэн чи үгүй бүр 55 таа гэж авсан. За тэгээд даршаандаач орлоо. Октод чинь зүгээр биенийхээ биеийг үрж өгөөд л чухам. Аршааны голд байх гялтгар чулуу бол материал буюу одоо цэвэршүүлээгүй мөнгө юм байна лээ. Сера хүслийн хүчээ шингээвэл тэр нь тод гэрэлтэн гэхийг нь сонсоод далжээгаад л гүйж очиод хөрсөж яалтчгүй гэрэлтэж байна. Гэхдээ түүний хүсэл нь дайнд ялах биш цэв цэнгийг тув тунгалаг мөрөөдөл байдаг за. Оройн халуун аршаанд жигэнсэн хаан хавч архинд жигэнсэн эмгэн хүмүүс толгодын төмөс гэх мэт хачин сайхан нэршилтэй хоолнуудаар манай эдийг дайлж гин амаа олохгүй идэх нь мэдээж. За маргааш нь дахиад шилдэг шин гайхалтай технологиудтай танилцсаар одоо нарын 3 мэрэгдийн нэг болох Балхаас настан дээр ирж байна. Балхаас наст нь Серад зориулж нэх хөөрхөн чигтээ өмсгөл бэлтгэсэн. Эхэндээ жоохон ойшоохгүй байсан ч тулдах хүслэн сэтгэлээсээ бадарч гарч ирэхээр шууд хувирдаг ёстой хүчтэй эдвэлээ. Энийг нь харсан Машиас сэтгэл санаагаар унаж зааз. Одоо өнгөрс. Манай Ийлдрэн бол хизээч ялахгүй юм байна. Эднэр ийм амар хөгжсөн байхад мань мэт бол те газрын өрсдөгөө тэгшлэгдэх юм байна гэл уйлал тэнэгтэж өгнө. Гэтэл энэ хэд рүү дайраад байсан нөгөө луу маань бүгдийг нь гарч ирэхийг нь хүлээгээд дайрахтаа бэлдээд байж идэг шүү тийм завтаач ах шиг тийм. За угаасаа тэ хийх ажилгүй чинь завтаа ахалт. Энэ удаагийн галтлуу бол угаасаа тийм ч амархан ялчих хэмжээний биш нэг галаар үлээхтэл их хүчтэй тиймээс одоо нарч туслаад манай хоёр зүрх зориг гарган хамтдаа тулдах том шийдвэрт хүрнэ. Ер нь бол амиа дэнчин тавьсан л гэсэн үг. Галтлуу маань бүр манаад нэрэл гүлийгөө тараад суугаад байдаг шүү. Одоо хүмүүс нуугдаж дэмжин туслахаар олж гол үргийг бол мэдээж манай хоёр бол авах нь ойлгомжтой. За тэгсэн шууд дээрээс нь дайраал ороод ирж байна. Шууд галаар үлээгээд энэ үед Виор аянгийн үргэнээр галыг багсгасан ч их л хүчтэй. Яахын аргагүй л манай хоёр бүр үнэхээр жижигдэж байна. Гартан багтах хэмжээний зүгээр хальт цохиход л нистэл авж байна. Дайралт хийсэн ч шарх авах ямар ч боломжгүй юм шиг. Энэ бүхнийг харж байсан одоо охин бол шууд тесрэх бөмбөг шиднэ гэж дайраад Сера Виор хоёр хүртэл хамт хөх боломжтой болохоор Цэци Машиас хоёр болиулах гэж оролдсон ч санаандгүй тесрэх бөмбөгөө итгэвчүүлээд одоо өнгөрсөн гэл шидц. Тэсэн яасан гэж нөгөө луу маань ямар ч шарх аваагүй байгаа юм да. Гэхдээ манай хоёр энэ боломжоор жаахан ч ихсэн амс хийх боломж авсан болохоор Виор нүргэнэ ашиглаж байх хооронд Сера нэг хурууг нь бол тасдчихж байгаа юм.
За удалгүй манай хоёр дахиад нисэж агаад галаар үлээх нүү гэсэж үггүй. Дагин маань гараад ирсэн. Би ирлээ, луу ах та хоёртой ярилцмаар байна гэд намайг дуудуулсан ингэж авсан. Бүгд шок. Энэ бүх хугацаанд луу ярддаг гэж хэн итгэвдэ те? Тэгсэн луу маань энэ олон жилийн турш намайг шархтуулсан хинч байгаагүй. Хэрвээ би та хоёрыг алах байсан бол аль хэдийн л алчих байсан. Яг үнэндээ та хоёрыг би туршиж үзлээ. Миний туршилтанд та хоёр тэнцсэн ухааны юм яриад бүр бүхэл бүтэн луу ээж хүн шиг ухаантай байгаад байгаа юм. Хамгийн гол нь VR Сера хоёрын хамт байсан болохоор бүр албаар ирсэн. Тэгээд байгалаа уйл муйл ярьж л сүүлд нь манай хоёрыг хөөхөн хүүхэдтэй болоорой гэд бараг л өрөөгөөд явчлаа. Хөөх юм манай эд бүр бүгдээрээ санаан зовцсон уйлж унжаад аргагүй штэ угаасаа үнэхэр хүчтэй байсан болохоор хоёуланг нь өгчихвээ л гэж бодсон байхгүй юу. Тэгээ бусд нь ч бүгдээрээ баяр хүргээд энэ хоёроороо бахархаад балхаас настан 200 гаруй жил амьдрахтаа луу ярихыг үтсэнгүү түүхэнд үлдлээ. VR Сера хоёртой хамт байвал их олон зүйлийг мэдэж таниж ертөнцийг ч өөрчилж магадгүй болохоор өөрийнхөө хамгийн хайртай зээ 55 настай Кимакига холын аян замд нь үдэж өгнө. Манай хэд нутаг руугаа буцах замдаа Сера маш олон зүйлийг бодож байна. Энд ирээд 1 сар өнгөрсөн богинохон хугацаанд түүний өмнө нь зэрлэгүүд гэж боддог байсан цус урсгах дайны төлөө амьдардаг байсан бүхий л бодол өөрчлөгдөж амьдралыг илүү гэгээлгээр харж эхэлсэн байна. Тиймээс буцаад нутагтаа очиж энэ дайныг бүр мөсөн зогсоож албан ёсоор Хүлэг баатрынхаа цолыг буцааж өгөөд эргэж ирээд VR-тойгоо гэрлэн гэдгээ хэлдэг за. Угаасаа Сера VR-т амар хайртай болцсон. Айгүй хөөрхөн. Тэгээ VR ч гэсэн Серад үнэхээр хайртай. Ингээд аз жаргалтай төгслөө гэсэж юу вэ? Нөгөө талд Элдрейний хаан дайн дажинг зогсооохгүйгээд Серагийн ахад дайныг үргэлжлүүл гэсэн том зэрлэг буулгах нь тэр. Гол нь Сераг энэ хэд амьд байгаа гэж мэдгүй л байгаа л да. За тэгээ ерөнхийдөө ингээд дуустдаг. 2 дугаар бүлэг бол байж магадгүй бас байхгүй ч аж магадгүй. Дайчин гүнж зэрлэгийн эхнэр болох нь аниме надад явдалтай, хөгжүүлэлтэй, хайр дурлалын хөнгөн аниме юм шиг анх санагдах боловч яг цаад утга нь хүний нийгмийн хамгийн том асуудал болох өрөөсгөл үзэл болон үл ойлголцлын тухай маш гүн гүнзгий ухаарлыг хүмүүст үлдээхийг зорьсон юм шиг санагдсан. Эхлэл хэсэгт Серафина гүнж өөрийнхөө амьдардаг барууны соёл иргэншлийг л дээд зэргийн үнэхээр зөв зүйтэй гэж итгэж харин зүүн зүгийн омгийнхныг бол ямар ч соёлгүй зэрлэг бүдүүлэг хүн иддэг гэж харддаг боддог байсан. Энэ зөвхөн аниме дээр ч биш одоо бидний нийгэмд ч гэсэн бас байдаг л үзэгдэл. Бид өөрсдийн мэдгүй тасаагүй соёл, зан заншил эсвэл өөр үзэл бодолтой хүмүүсийг шууд буруу муухай гэж өнгөцхөн гаднаас нь дүгнэн дайсагнаж үзий ядаж эхэлдэг ямар ч шалтгаангүйгээр гэвч аниме дээр Серафина олзлогдож тэрхүү зэрлэг гэгдэх хүмүүсийн дунд амьдарч эхэлснээр түүний нүд нээгдэж эдгээр хүмүүс ч гэсэн өөрийн гэсэн нандин уламжлал бичигдээгүй хууль нэгний хайрлах сэтгэл болон байгаль дэлхийгээ хүндэтгэх агуу соёл байгааг тэр өөрийн биеэр мэдэрдэг. Тэр ч байтугай өөрийнх нь соёлтой боловсон гэж боддог байсан ертөнцид ч гэсэн ялзрал, харгислал байдгийг цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ухаардаг. Энэхүү анимегийн хүмүүст өгөх хамгийн гол мессеж бол бидний мэдгүй зүйл бүгд сайхан эсвэл бүгд муухай гэсэн үг биш. Магадгүй бас чи, бас би заавал бүх хүн таалагдах албагүй зүгээр л өөр байгаа хэрэг юм аа. Хүнийг гаднаас нь харж цуу яриагаар дүгнэхээс өмнө дотоод сэтгэлийг нь таниж мэдэх, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь энэ дэлхийг илүү гэрэл гэгээтэй амар амгалан болгоно гэдгийг энэхүү бүтээл маш энгийн бөгөөд үзэгчдийн сэтгэлд хүртэл харуулж чадсан. За тийм манай гайд маань таалагдсан бол та нар маань гоё лайка дараад, subscribe дараад юкигээ дэмжээрэй. Бид бүхэнд бүх зүйл таалагдах албагүй, бас бич, таач, чийч хүн бүхэнд таалагдах албагүй. Зүгээр л өөрийг чинь тухтай байлгадаг газрыг сонгоорой. Зүрх.